Бид нар бас яг энэ хөтөлбөрөө нэлээд их тараасан баг зэрэг өөрчлөлт авсныг бас бодох хэрэгтэй байна. За одоо ЮНЕСКОгийн Монголын үндэсний хамсын ерөнхий найрамдлын дарга Марин Ягуу сайхныг орж байна. Хаттай дэцэд Романтцэг хүмүүс боловсролын дарга Чулуунгаа Чаман сөрөнд төлөвлөгч жил усад эрдэнтэн багш мэргэд оролцогч таавны ямар нэгдээ. За юм Монгол улс ЮНЕСКО дэстэй хамжлын ЮНЕСКОгийн Монголын үндэсний консервативын хамжлын сайхан боловч зохион байгуулагч өндөрлсөн энэ одоо эрийн бас таавны хөрөг гэж бодож байна. За нэгдсэн үндэсний соёл боловсрол шинжилгээ ухааны байгууллага өөрсдөө бий болсон цагаас хойш боловсрол тавих хандлага бол нэлээд өндөр тооцоо авч үйл ажиллагаа явуулж ирсэн. Нэг бол таав мэдж байгаа. Ялангуяа хүний үнцнийг боловсрол мэдээлэл олж авах боловсрох энэ одоо хүний эрхийг хангахад ЮНЕСКО бол нүүбийн одоо үндсэн гол чиг баримжаа өрөөнд оршиж байсан юм аа. За энэ үднээсээ ч гэсэн арчилын боловсролыг хангах арчилын боловсролын асуудлаар манай улс ялангуяа нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКОтой хамтарч дарагтай ажлууд хийж байгаагийн нэг тоо жишээ нь өнгөрсөн жил бид нар арчилын боловсролын асуудлаар олон улсын одоо симпозиум зохион байгуулж эндээс гарсан зөвлөмж сандыг нэгтгэхэд нэгдсэн үндэсний байгууллагын тогтоол болгож гаргасан явдлууд бол энэ манай Монгол улсын арчил төдөө арчилын боловсролын асуудлаар эдгтэй байр суурь барьж байгаагийн нэг жишээ гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд бид мэдж байгаа ЮНЕСКО-гоос олон 10 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. За тэгэхээр энэ дотроос албан бус боловсрол, насан туршийн боловсрол, за бүх нийтийн боловсрол, тогтвортой хөгжлийн боловсрол гэх мэтлэнгийн энэ олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үнд Монгол улс ялангуяа маш одоо боловсролтойгоос маш өндөр амжилтыг үзүүлж байсан. За түүний нэг жишээ бол бид мэдж байгаа ЮНЕСКО-гоос олгодог Брукскагийн нэрнжит бичиг үсэг үлдэх явдлыг арилгасан анхны орноор Монгол улс шалгуурлын шагналыг манай хэл зөвлөмжийн хүрээлэн бүтэж байсан. За цаашлаад бичиг үсэг үлдэх явдлыг арилгах 10 жилийн Монгол улсын санаачлагтайгаар нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКО бас хамтран зохион байгуулж байлаа. За энэ одоо бид одоо үйл ажиллагаанууд манай улсын боловсролын төвшин гэр барааг бол дэлхийн нийтийн хэмжээнд бол тод харуулж ирсэн гэж бол бид баяртай хүлээж авч байдаг юм аа. За цаашдаа ч гэсэн энэ манай иргэд олон нийтийг боловсрол тэгш хөтөлбөртэй хүргэх мэдээлэл авах гэхээр хангах бүтнээс олон төсөл хэрэгжүүлсний дотор үндэсний байгууллагын цогц төсөл сайхан амжилттай хэрэгжиж дуустал энэ төслийн хүрээнд үндэсний олон нийтийн 2 дугаар телевизийн сувгийг ЮНЕСКОгийн санаачлагаар тэмдэглэхтэйгээр байгуулж үйл ажиллагааг нь орууллаа. За энэ телевизээр бол та мэдж байгаа манай үндэсний цөөнхүүдэд хурж мэдээлэл болж очдог. Казах хэлтэй, туга хэлтэй, бурят хэлтэйгээр мэдээлэлүүд өдөр тутмын мэдээлэлүүд очиж байгаа нь манай үндэсний цөөнхүүд болон алсын цаалаг суугаа хадгалдаг энэ мэдээлэл одоо дэвшилтэйтэй очих боломжтой хангаж өгдөг юм аа. За цаашдаа ч гэсэн энэ одоо иргэдийн оролцоог хангах үүднээс Хүн радио одоо баруун аймгийн 10 сумдад Хүн радиог байгуулж иргэдийн оролцоотойгоор мэдээллийг хангах асуудал үлдээд ирсэн. За ЮНЕСКОгийн Монголын үндэсний консульс цаашдаа бид авах хэмжээнийхээ нэгээр энэ бүх нийтийн боловсролын асуудлаар ялангуяа албан бус боловсролын чиглэлээр хөдөлгөөнд одоо сургалт гэж яригддаг одоо мобайл learning гэдэг юм. Одоо жишээлх юм бол хар утас одоо бусад одоо мэдээллийн хэрэгслүүдээр манай хүүхэд ялангуяа бид дотор насан туршид бичиг үсэг хүрсэн одоо энэ хүмүүсийг боловсролыг хангах үүднээс ялангуяа алс цаалгын оршин суугаа одоо анги танхимд дотор сургууль боловсрол олж чадахгүй байгаа энэ хүмүүст хүрч ажиллах юм боловсрол хангах үүднээс ийм төлөвлөрийг бас төлөвлөж байгаа. Энийг бол холбогдох бусад байгууллагатай ярьж байгаа манай албан бус боловсролын төлөвийн насан туршийн боловсролын төв маань бас хамтарч идэвхтэй оролцох байх боловсрол шинжилгээ ухааны яамны идэвхтэй хамтарч оролцох байх гэсэн найдвартай бодлоготой байгаа. Ингээд цаашдаа олон зүйлийг төвчөөс одоогоор бол энэ Монголын нээлттэй ажиллагаанд бол амжилт хүсээд
ялангуяа хүмүүс босгийн төвийн манай ЮНЕСКО-с хэрэгжүүлж байгаа бүх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байдаг. Үүнд бол талархал илээ.